бэ. За юу яцгаана ингээд миний setup бичлэг эхлэх чинь. За ерөөхдөө бол ямархуу компьютер дээр өөрийгөө тий янзалж энэ камер яа үлээд байна. За ямархуу компьютер дээр бичлэг янзалж бичлэг компьютер дээр тоглоом үү тэднэсүүд ерөөхдөө гарцгаая. За эхнийх нь болохоор за би болохоор өөрөө камер дээр барьж байгаа. Жоон ингээ өөрөө ингээ харуулаа явчих. За энэ чинь ингээ сайхан би ингээ хажаамаа байна. Энийг би нэг өмсөө гэдэг зөвхөн бичлэгэн дээр л ингээд зориуллаа өмсдөг. Цаана дүүгийн порн байна. Ингээ гоё янз янз хаадлага байна. Энэ чи болохоор индүүний тэгээ доот нь давцсан байна. Дээлх нэг жоо төлөвцсөн. За дэлгэц рүү энэ гоо сайхан нэг бүтээгдэхүүн. За энэ болохоор дэлгэц маань энэ ч байна. Яа чанарлаг байгаа юм сте бүр яа тэгж байна. За энэ дэлгэц маань яг яадаг дэлгэц гэхээр 165 гэрцэн. Тэгээд ингэж за би өөр камер үзэх амар хэцүү юм. За уушлаарай. Ингээ олон сонголттой. Тэнгүүд ингээ дэлгэц ингээ өөрчлөгддөг. Тэгээд би ерөөдөө голцоо тоглоом тоглодог болохоор FPS мод дээр тавьдаг. Тэгээ ингээ миний мэдгүй ингээ юмнууд байдаг. Тэгээ ингээ тааш сайн юм харагдсан гэж найдаа. Би энэ төр жоохон өөрөө барьж байгаа жоохон туршлагагүй надад камер бүр янзын камер байсан боллоо. За үгс байгаа юм даа л хий. За тэгэхэд өөр юу хэрэгтэй вэ гэвэл мэдээж чихвч хэрэгтэй. Энэ чихвч болохоор би агаагаас авч яасан. Агаа яг зүгээр төсөлтөд энэ айгуу дээр үех. Гэтэ одоо бусад чихвчнүүд чинь ингээд амар чанга дууралтай эднэр гэдэг шүү дээ. Ерөөдөө бол чанга дууралтай. Гэтэ гаднаас орж ирэх чимээ ерөөсө хааж чаддаг. Түүнээс ерөөдөө надад болж л байгаа. Энүүдэд тэгээд сан кил хийгээл чимээ анир сонсоод болж байна. Тэгээд чихвчний хувьд бол нэлийн дээр байгаа юм чинь нэг 10-15 мянга л байгааз. Тэ. Тэгээд чанартай. Yes. За энэ ч болохоор дараач нь болохоор маус байна. Миний сайхан маус. Йоо. Би маусанд амар их дуртай. Гард амар ихтэйхэн. Тэгээд энэ юм хоёр товчтортой. Энэ хоёр товчтор байгаа. Үнэн хэрэггүй зав. Би санаандгүй ингээд энэ хоёр товчтор дартаг байхгүй. Дарангууд буцаагаад байш руу орч. Буцчихтий. Сайн. Тэгээд би жоо энэ хоёрт нь жоо түүнээс гаранд амар ихтэйхэн. Яг би нэг найзаасаа авч ирсэн. Тэгээд найз нэг хэдэн төгрөгчлээ нэг авч ирсэн. Яа, болж тээ. Тэгээд энэ амар гоё гэрэл хасдаг. Тэгээд Logitech-ийн ямар брэнд гэдэг юм би нэг мэдэхгүй байна. Гэтэ яг надад бол сайн болоо л байна. За дараагийн танилцуулах зүйл бол keyboard байна. Keyboard ингээд гэрэл хасдаг. Цэнхэр өнгөөр гэрэл хасдаг. Тэгээ ингээд опш. Ингээд гэрэл нь багасдаг, ихсдэг, ингэдэг өөр юм байхгүй. Энийг болохоор би ахаас авч ирсэн. Тэгээ би өөр амар цэнхэр өнгөнд бүр аимшигтай их дуртай. Тэгээд ингээд заавал цэнхэр өнгөнд амар дуртай болохоор энэ нэрхт бол байгалаа. Гэхдээ би анх авахтаа ер нь ингээд туслаар ингээд хэлбэрийн дээр өөрчлөлттэй шүү дээ. Ингэж яваал. Тэгэл далаа урс шиг яваал. Тэгэл тусал шиг яваал ингээл team keyboard авъя гэд тэгсэн чинь ахихыг яг team байх гэж бодсон. Тэгсэн чинь үгүйсэн. Гэтэ би яг цэнгэр өнгө дуртай болохоор одоо байж байгаа. Тэгээ угаас мэдээж механик. Тэгээ ямар юм хичээлээ бүр нэлээд олон юм бичсэн. Тэг яг за юм бэ. За дараач болохоор pad байна. За би pad-ийг үнэхээр гамгүй хэлсэн. Нэгээр гамгүй хэлсэн. Энэ pad байна. За энэ pad-ийг болохоор би бэстэс авч ирсэн, үеэлээс авч ирсэн. Мөнгө аим гоё. Ах миний яг энэ pad бүр ингээ амар зурдаг, маус бүр ингээ доорс нь бүр ингээ батгаад байгаа юм шиг бүр ингээ амар зурдаг гэсэн. Энүүн дээрээс нь чи ёо бүр мөсөн готог тэр булгаад байгаа мó хаашийн Иргэд бол яг тиймээс. Тэгээд би нэг жоо гамгүй хэлсэн. Би хичээлээр яг энэ дэр суухдаа пада авдаггүй байхгүй. Тэгээд ингээд
хичээл хийм гээд ингээд дээр нь зурагтаа. Тэгээ хаяа энүүд чинь сууж хоолоо идэх шүү дээ. Тэгээ хоолоо идэнгүүт ингээд бас жоон хоолоо. Тэгээ энийг ерөөс ингээд угаахаар ингээд хэсэг хугацаанд гайг болоод тэгээд буцаал яг хэвэндээ орчно гэл. Нэг онцгүй юм жоон тийм юм лээ. Түүнээс бүр амар гоё. Буцаагаад дөнгө оруулчихвол бүр ёо бүр тансаг. За энэ ширээ маань яг ямар хуу ширээ байгаа вэ гэхээр за нэг юм бүр амар ингээд энэ хацарч болцсон ингээд энэ доош маш юм юмтэй ингээд энэ ингээд бүр амар юм болцсон. Нэг дор нэг ийм ширээ байгаа. Энэ ширээ би бүр амар бага багтаа авчихсан юм аа. Би аав идчихсэн л та. Нилээн баг байж энэ 6 үлээ 8-тай даасан баха. Тэгээ тэгэхээр ч би бас компьютертэй байсан. Тэгэл энэ дээр бас компьютероо тавиал нүддэг байсан. Энэ ширээнээ давтал нэг юу мангар болсон юм шүү гэдэг. Ингээд тэгээд ингээд нууж хаах юм мангар ихтэй. Тэгэхээр бүр ингээд авттай юм ингээд гоё юм ингээд нуух бүр амар боломжтой. Аав ичдэж мэдгүй. За саяны дэлгэцийн үн хэд байсан бэ гэхээр энэ хайтежээс би бүгдийг авчихсан байгаа. Дэлгэцийн үн болохоор 640 сая доллар гэж байгаа. 24.5 инч байсан байна. 665 гэрч байсан юм байна. Asus байсан юм байна. За баярлаа. За дараагийн танилцуулах руу мэдээж хамгийн хэрэгтэй зүйл. Биш. Би энэ хүүхдийг мартах чинь. Энэ микрофон. Энэ микрофоныг ийм артаас авчихсан. Зүгээр хог заяа. Зүгээр хог. Би ингэж тулгаж ярьдаг. Ой байна уу чи юу игээд байгаа юм бэ? Чи аагын доогоор юу игээд ёо чи ямар мангар би ингэж ярьдаг амар тулгаж ярьдаг. Тэгээд энэ микрофоны болохоор нэг 20 хэдэн мянган төгрөг авч яасан юм аа. Тэгээ ерөөсөн ямар ч хэрэггүй зүгээр л нэг хэрэггүй микрофон. За тэгэл яванда микрофон авна да. Яа болчихлоо. За одоо хамгийн чухал танилцуулах зүйл бол процессор маань байгаа. За процессор бол мэдээж хайтежээс авчихсан. За үзүүлэлт нь i5 9400F H310 Asus Cooler T400i 8GB 2666. Энэ болохоор одоо болохоор 16GB болсон байгаа. За тэгээд GTX 1063GB Cooler Master 500V тог баг иддэг. Өөсө хүчин чадалтай тааруулаад яаж байна. Тэгээ Kingston-ы 240GB SSD кейс нь болохоор зүгээр ингийн кейс. Би таард ингээд доош харуулах гэхээр өөр аимшигтай юм байгаа л да. Гэтэ та нар тоохгүй хамаагүй харуул. Ой тийчээ нэг юм харагдаж байна да. Тийчээ бүрт нэг цаана тэр бол нэг байдаг юм аа. За яана энэ одоо ямар ч эдитэхгүй байна шүү дээ. Яана. За ингээд яаны хогтой байна яана. За энэ ингээд кейс маань энүүгээр ингээд гадагшаа ингээд салхиулдаг. Тэгээд артлаараа ингээд салхи ингээд авдаг юм бэлээ. Тийм бэлээ. Тэгээд дотроо нэгсэнстэй тэгээд гэрэл мэрэл ингээд асдаг. Тэгээ надаа одоогондоо болчихлоо. Гацхгүй байна. Сайхан байна. Тэгээ нэг чинь нэг 2 сартаа юм уу 1 сартаа онгод оруулалт цэвэрлжтэй. Тэгээд сайхан байж байна. За одоо мэдээж миний хамгийн алдартай энэ Sasuke, Goku, Naruto гэдэг юм. Би болохоор энэ Sasuke-г авахдаа болохоор яг энэ цагаан опо дээр амар гоё харагдсан байхгүй. Тэгсэн чинь манай опоны бүр амар хогийн шин чанар ийм хээтэй. Тэгсэн чинь энэ нь болохоор ингээд амар хогийн харагдуулаад яг ингээд цагаан опо дээр яг ингээд бурд шиг ингээд яг цагаанаас ингээд гарч ирж байгаа юм шиг гарч ирэх хэрэгтэйсэн байхгүй. Тэгсэн чинь энэ опо баг алсан. Шээ. За ингээ Goku Moku ингээ Naruto өдрөө би болохоор Goku Naruto бигиж энэ гурийн бүр үнэж пэн бүр багасаа үтсэн. За өөр ч юу танилцуулах юм бэ? За ширээн дээр юу вэ? За энэ чи манай Kairi байна. За цэнийг томчлаа. Манай Kairi ирэн. Ёо. Тэрэлэг. Тэрэлэг жоо. Ми хамгийн шүтдэг. Энэ биес хамгийн шүтдэг тоглогч. Яг манай найз төрсөг өдрөө үржсэн үнэхээр баярлалаа.
За тэгээд энэ ширээг хараад за битээ гахаарай. Ерөөдөө бол ингээд ийм ингээд жоон заваан дүү байна. Гэтэ би ерөөдөө хаяа онгод орох ингээд зүгээр нэг зүгээр амар цэвэрлжтiin. Тэгээд тэрийг ерөөсөө цэвэрлэх шаардлага байдаг байхгүй. Тэнгүүд дүү орж ирээд, аав орж ирээд, ээж орж ирээд бүснэлч. Тэгээд миний янзлсан юмнууд ингээд азамбараа. За ерөөхдөө бол нэг ийм хөл юм байна. Тэгээ бичлэгээ яаж хийдэг вэ гэхгүй. Би бичлэгээ одоо энэ хоёр ном байгаад энэ ингээ хоёр ном энэ хоёр ном дээр дөнгөж зугаад за зааж аваад би одоо ингэ за ингээд энэ болохоор камер ингээд хөдөөлт юм аа. Яг энэ чинь ингээд уцаа хийгээд тэгээ ингээд байрлуулж яг энэ чинь ингээд тэнгууд яг ингээд гоё ингээд над руу яг ингэж хараад тэгээд сүйтлэхгүй. Тэг ингээд тэгээ би өөрөдөө бүгдийг нь уцаараа бичдэг. Уцаараа бичиж гоё болж байгаа юм. Гэтэ яваа юм да сайжин л да. Надад болохоор уцаараа бичих гоё таалагдаад байгаа л. Тэгээ зүгээр камер авч явахаар зүгээр уцаа сайжруулаад явчих юм уу гэж бодоо л байна. За бицэн миста бэм л байла. Нэг сонирхолтой биш л байна. Гэтэ яг үе миний хувьд бол нэлээд гоё таалагддаг. Эпизодыг өгсөн хайт ээж үеэл ахмах гэдэгт баярлаа. Дээрс нь миний үзэгчд намайг үздэг хүмүүс ёо та бүр жүлэх та нар лайм гоё. Тэгээд манай Еска зүгээр энэ стапи гэж хэлсэрж байгаа. Би стапи лээ шүү. Тэ ингээд стапи камер ятгатай юм байна. За цохол. За ингээд бичлэгийн үзсэн үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзах төр баяртай. Тэгээд дараа гэсэн бичлэгээр тоглоомоо үргэлжлүүлцгээе.